Энэ ч арай зүүд биш үстэй энэ чинь аа. Гайхалтай. Үнэхээр гайхалтай. Гү та энийг хаанаас яаж байгаа сурч ба? Одоо мал хариулж явах таа. Янзри аль тоочмаа төрөөд. Май сайн байна. Танд арай өөр үзүүлчмээр юм байгаа биш үстэй. Наач димээ. Гайхалтай. Үнэхээр гайхалтай. Уг та над дээр байна штэ. Нэг бүжиг нэмэх юм бол улам гоё болох гээд байна да. Их юм бол тэнцэн шүү дээ. Тэр хэцүү юм байлаа хөө. Гү та оролдоод үзэлдээ яах вэ? Хөдөлгөөн орохоор л одоо яг. Гой үнэхээр гой гайхалтай. Та ямар ч байсан манай нэвтрүүлэг тэнцлээ. Баяр хүргэе танд. Баяр хүргэе. Хотод очиод 2 дугаар шаттай ороо бид үү. Үнэхээр гайхалтай. Шүүч. Та чи манайс руу сэдв хүн авах үлээ. 2 хүн авнаа. За тэгвэл нэг нь манай хөө юм байна. Тэгээ манай хөөж авъя ястай шүү. За үзнэ. Дараагийнх нь ясаа. Дараагийнх нь. Дараагийнх нь. Энэ хоёр гэж одоо нэг сумын төвөр нэг шороо божигноос хоёр банд явдیں۔ Одоо зодолтой дугаа мó яагаад тэр нь учир нь ойлгохгүй. Одоо харж байгаа ард нь хэдэн октод албагнаа л гэдэг. Айгуу тэд нар нь ороод ирэнтэй.
Ингээд уучлаарай шүүгчээ. Би нэг төрсөн сэтгэлээ хэлчихв. За болно. За яг хүүхдүүдэд харлаа. Та яар яг багаар ажиллах тийм анхан шатны мэдгэдэггүй харагдаж байгаа сайн шалтай. Авчаа. Танай командын маркетинг менежментийн ойрын 3 жилийн төлөвлөгөө юу байна? Баггүй. Гохин. Тэгэхээр ийм байна шүүгчээ. Энэ хоёрыг зүгээр энэ хүндээ гэхэд энэ хоёр чинь ядам гээд манай нутгийн хөгшин байдаг байхгүй юу? Ганц хөгшин. Тэр мөн хөгшин зайлууд орон гэргээд байх юм байхгүй. Эд тогшил ахуй мал хөрөнгө гээд байх юм байхгүй. Ах トゥ төрөл садан гээд байх юм байхгүй. Хэвтрийн хөгшин байдаг байхгүй юу? Одоо яг үгээр энэ хоёрыг аваа явуул тэр хөгшнийг хэн харах юм? Хэн хариуцлагыг хүлээх юм? Та хариуцлагыг хүлээх нэг бол авал юу? Гү байж л да би яг шийдчихгүй шүү дээ чи бас. Гү та байж л да та бити ингэж байл дээ чи. Гү та байж л да. Та би та. Гү та ойлголттой чи. Гү та байж л да та хоёр тэнцсэнгүү заа юу. За хүүхдүүд уучлаарай. Аргэрийн гацигдлаар гасагдлаа гарцгаа. Манай хүүчээс манай хүү бол учиртай шүү аа. За ямар ч үс дараагийнх нь үзье. За дараагийнх нь ороод ир. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би энэ сумын клубын эрхлэгч улсын тэргүүний орон сайханч Алтан Шагаа гэдэг хүн байна. Сонин санагчлаа шүү дээ. Сонин санагчлаа. Чи сонирхоод яах вэ гэж? Алтан Шагаа гэсэн баха тийм ээ. Өөртөө чи юм асууж болох наад ингэр дээр байгаа одон медаль чи ямар ч үстэй юм. Энэ одоо миний Бөхөр төмний урлагийн их наадмаас авч ирсэн алтан медаль энэ байна. Энэ нь болохоор миний улсын тэргүүний орон сайханч тэмдэг байгаа юм аа. Би бас энэ сумдаа удаа дараалмаас тоглолтуудаа тавьж ирсэн бас энэ сумдаа хайртай хөөн одоо дуугар хичээл. Ер нь өөрт чинь багш бий юу? Байгаа. Надад бас бурхан шиг сайхан олон багш нар байна л да. За одоо жишээлх юм бол манай сайхан Гончиг сумдаа багш маань байна. Жансан нор багш маань байна. Хайд багш маань байна. Зангад багш маань байна. Цагааны цэгмэд багш маань байна. Ямын цэгмэд багш. Ой, шагаа. Чи сумын төвөөсөө холдож үзээгүй хизээдээ тийм олон багштай болсон хүн бэ? За яах вэ? Телевизээр хараад багш нарыгаа гэж бодохгүй юу ямар? За тийм байлгүй тийм нэрээ бүр сонир санагчлаа шүү дээ. За тэгэхээр өөрөө ер нь урд нь дуулж исэн тийм дуршлаг бий юу? Байгаа. Би сум орон нутгтаа бас удаа дараалан бас тайлан тоглолтуудаа би өөрөө тавьж ирсэн л да. За одоо нэр дурдах юм бол одоо би хавтгай цагаан уулз голом гэдэг тоглолтоо тавьж ирсэн. Бодонтой буурлах робоо гэдэг тоглолтоо тавьж ирсэн. Бас би дуу битэрийн өнгөрүүлсэн 20 жил гэдэг тоглолтоо тавьж ирсэн. Хамгийн сүүлд би яах уу гэдэг тоглолтоо тавьсан. Алтан Шагаа. Чиний тэр бодонтой буурлах робоо гэдэг тоглолтыг чинь нэг ч хүн үзээгүй чи бүр шатаа үсттэй. За тэр ямар хамаатай тэгээ хамгийн сүүлд тэр яах уу гэдэг тоглолтыг сумын клуб пиг үтсэн шүү дээ. Чи өөрөө дажи бол. Би тэр чи мэднэ. Игсээ шүүгчээ. Тэр тоглолтыг наадмын өдөр зарлцсан тэгээ тоглоно гэж байсан юм байна л дээ. Хүмүүс ч мдээгүй байсан. Яг нэг наадмын өдөр хүмүүс ингээд цэнгэлдэх рүү яваад бөхөө үзнэ гээл сүүлийн давааг үзнэ гээл сумаараа ингээд явж ирсэн. Гит бүр асгасан байхгүй бүр хуйнгаар асгаж байгаа юм шиг. Тэгээд хүмүүс ч лад онгорхоор юу хааваа нөө сав хааваа нэ дрэга шуугалдаад явцсан. Тэгэл клубын хаалга дэлгээтэй байхгүй. Тэгээд клуб рүү ингээд сумаараа ороо авчихсан. Би тэр дунд нь байсан амьд хүн би мэдлгүй яах вэ дээ. Тэгэл ингээд орчоод цонх монхоор хараад бороо юу болж гэнэ хизээ зогсох нь бүх яана энэ гэж байсан чил урд нэг хүн талбагнаад байсан чил энэ хүн дэр яах уу гэдэг концерт тоглож байсан ухаантай юм байл л дээ. Тэгээ би боддог байхгүй юу? Тэр концертыг сумынхан пиг үдсэн гэхүү зүгээр борооноос төр зүгээр хорогдоод тийм дайрсан гэхүү. За бас мэдэхгүй юм байна. Би бол бодохдоо зүгээр дайрлагаар л энэ хүний аз таарсан л гэж ойлгоод байгаа байхгүй юу? Ер нь дайрлага шүү дээ. Ер нь яаж ч аль ч үнцсэн. За ямар ч гэсэн үдсгэл үдсэн. Багшаа, наад хүний чинь манай сумынхан ер нь юу гэж дуудаг та мэдгүй ер нь. Үгүй ээ. Наад хүний чинь манай сумынхан шоргоо хөрлөө гэж дууддаг шүү дээ. Тийм баха. Мэлээ хажуунаас шургаад байсан шүү. Тэр яах вэ? За энэ дотоод асуудал яах вэ? За дуу бэлдсэн үү? Бэлдсэн. За дуу гэж сонирхъя. За ингээд би Монгол улсын гавьяат жүжигчин Төмөр Баатар багшийнхаа дууг дуулах дуртай хөөн. За ингээд багшийнхаа нэгэн сайхан дуугаар ая дууны цэнхэр хадаг өргөё. Ингээд улсын тэргүүний орон сайханч Алтан Шагаа.